эдгээр 12 цагийг ойлгочих болон орчуулга хийх, англиар итгэлтэй ярихад маш дөхөм үзүүлэх юм аа. Тэгэхээр эдгээр 12 цагийг 1 сарын турш эсвэл 2 цагийн турш нэг бүрчлэн нэг нэгээр нь ээлжлэн үзэх хэрэгтэй. Present одоо. За эхний цаг нь одоо цаг нь 4 ангилна. Present simple энгийн одоо, present continuous одоо үргэлжлэх, present perfect төгс одоо, present perfect continuous төгс одоо үргэлжлэх. Дараагийн 4 цаг нь past өнгөрсний 4 цаг. Past simple энгийн өнгөрсөн, past continuous өнгөрсөнд үргэлжлэх, past perfect төгс өнгөрсөн, past perfect continuous төгс өнгөрсөнд үргэлжлэх цаг. За энд мөн 2 continuous байгаа. Нэг нь юу хийжсэн чухал, нөгөөх нь хэдийн хугацаанд хийж байсан чухал. За дараагийн 4 цаг нь future буюу ирээдүй. Future simple энгийн ирээдүй, future continuous ирээдүйд үргэлжлэх, future perfect төгс ирээдүй, future perfect continuous төгс ирээдүйд үргэлжлэх цаг. 2 continuous цагтай ямар нэгэн зүйл хийж байх болно. Perfect continuous нь ямар нэгэн зүйлийг хэдий хэрэг хугацаанд хийж байх вэ? За ингээд 12 цаг. Үндсэн 12 цаг байх нэ. Эдгээр цагуудыг тус бүрдэнд заагаад оруулах болно. За present цаг нь present одоо 4 цагийг монгол хэлээр хэрхэн орчуулдаг вэ харъя. Present simple гэдэг маань энгийн одоо цаг гэсэн үг. Жишээлбэл I play chess. Би шатар тоглодог. Дараагийн 4 зэрэг. Present simple маань дараагийн 4 зэргийг л present simple гэж хэлдэг байна. Байнга хийгддэг зүйл. Эдгээрийг дараа нь задлж үзэх болно. Гэхдээ одоо дахин сэргээхэд энэхүү цогцоор нь сайн ойлгож ялгааг нь гаргах хэрэгтэй. Ер нь ямар дүрм үзэж байна вэ? Хэдэн төрөл байдаг вэ? 12 нь хэд задардаг вэ гэдгийг сайн ойлгоод ерөнхий дүрмээ харчих юм бол маш олон дүрм нь төөрөхгүй байх болно гэсэн үг. Нэгээр нь үзэж байснаа буцаж дөрвөн цагтайгаа харьцуулж үзэхэд энэ хүснэх туслах болно. За present continuous цаг нь одоо үргэлжлэх цаг гэсэн үг. Одоо үргэлжлэх цаг нь тэгдэг биш. Тоглож байна гэсэн үг. Яг одоо тоглож байна. Шатар тоглож байна. Present perfect нь гол санаа нь юу байдаг вэ гэхээр би шатар тоглож байна. Хэсэг хугацааны дараа би шатраа тоглочихсон байна. Хожчихсон байна. Дуусчихсан байна гэсэн үг. Яг одоо дуусчихсан байна. I have played. За, present perfect continuous нь болохоор би шатар тоглож байна. Гэхдээ би 3 цагийн турш шатар тоглож байна. I have been playing for 3 hours. I have been playing chess for 3 hours. Тэгэхээр энэ дэр би 3 цагийн турш шатар тоглож байна гэсэн санаа. За эдгээр хүснэгтүүдийг маш цэгцтэй дэвтэр дээрээ 3 цаасан дээр эсвэл 1 цаасан дээр гурвуулын ангилж бичээд сайн ажиглаарай. Бичиж аваад сайн ажиглаарай. За past цаг нь мөн адилхан 3 цаг 4 цагийг илэрхийлнэ. За монголоор орчуулах юм бол past simple буюу энгийн өнгөрсөн цаг нь ed авдаг. ed. За үйл үгийнхээ араас ed авна. Монгол орчуулга нь тэгсэн гэсэн үг. Тэгсэн. Шатар тоглосон. За past continuous цаг маань ing аваад am гэдэг маань was болж хувирна. Өнгөрсөн цагийн to be. Тэгээд ing маань j гэсэн үг. Байсан гэдэг нь was гэсэн үг. Тэгж байсан, тоглож байсан. Намайг ирэхэд тэр шатар тоглож байсан. Тэрнийг ирэхэд би шатар тоглож байсан. Past perfect нь төгс өнгөрсөн цаг. Had played. Түрүүчийн present perfect цаг дээр have байсан бол одоо past perfect цаг дээр had болчлоо. Би тоглож байсан. Одоо би аль хэдийн тоглочихсон байсан. Өчигдөр 3 цаг гэхэд. Past perfect continuous цаг нь мөн адилхан хэдий хэрэг хугацаанд тоглож байсан бэ? Би чамайг ирэхэд 3 цаг тоглож байсан. Had been. Түрүүний present perfect continuous цаг дээр have байсан л одоо had. За future цаг дээр мөн адилхан future simple цаг дээр
Би шатар тоглоно. Би шатар тоглоно. Will авч байна. Дандаа will авна. Will. Энэ маань ирээдүйд хийх үйлдэлийг will залгаж хэлдэг байх нэ. Will. Би шатар тоглоно. Би шатар future continuous дээр би шатар тоглож ing байгаа учраас байх болно. За шатар тоглож исэн бол дуусч байна. Дуусах тэр мөчөд би шатраа тоглочихсан байх болно. За future perfect continuous дээр мөн би шатраа 3 цагийн турш тоглож байх болно гэсэн үг. Тэгэхээр бичиж аваад тэгэд сайтар ойлгож аваад асууж үгүйсгэж үзэх хэрэгтэй. Асуувал урдаа орно. Will I play chess? Үгүйсгэл not on I will not play chess. Эсвэл I won't play chess. За эдгээрийг уншия. Хис бичсэн зүйл болгоно, бичсэн дүрэн болгоно. Тайлбарт энэ бүгднийг унших хэрэгтэй. Хамгийн гол нь бид нар ярьж сурах гэж байгаа учраас унших хэрэгтэй. I will play chess. I will be playing chess. I'll have played. I will have been playing chess for 3 hours. Future simple, future continuous, future perfect continuous. Аль болох олон удаа уншина. 3-аас 60 удаа унших шаардлагатай. Ядаж 3-аас 10 удаа уншаарай. 10 дахь тохиолдол дээр маш хурдан цэгцтэй болж ирдэг юм шүү.